засгийн газраас өмнө баталсан хөтөлбөр бодлого дээр 14 мега төслөж байгаа. Тэгээ одоо тэрийг батлаад сонгуулиас хойш ажилд ороод бараг жил боллоо. Тэгээ энэ дээр төслүүдтэй холбоотой үр ашигын, эренбийн, ач холбогдлын тооцоо судалгаа хийгээд одоо ямар нэгэн байдлаар эренбит дараа нь өөрчлөгдсөн байдал эсвэл хасагдах гэж байгаа нэмэгдсэн ч юм уу тиймэрхүү өөрчлөлт байгаа юу? Бүгднийг ингээд баталсан чигээрээ ингээд цаашаа явах юм уу? Эсвэл ямар нэгэн тодтгол хийж өөрчлөх юм уу? Олон улсын байдал, эдийн засгийн дотоод байдал, гадаад дотоод орчин, нөөц, санхүү хөрөнгө оруулалт бүх юм өөрчлөгдөж байгаатай холбоотой. Энэ дээр ямар нэг өөрчлөлт байгаа юу? Эсвэл тэр чигээр 14-өөр явах уу? Хоёрт нь улсын төсвийг алдагдaltaгүй батлна гэд батлуулчихсан. Гэхдээ энэ өөрөө алдагдaltaгүй гэд гой сонсогдож байгаа боловч яг бодлого талаасаа, мэрэгжил талаасаа буруу зүйл гэж үзэж байгаа. Улсын төсвийн бодлого чи өөрөө алдагдaltaтай байх, ашигтай байхаар л дамжиж хэрэгждэг болохоос биш алдагдaltaгүйгээ таалагдчихад хэрэгтэй юмаа санхүүжүүлж чадахгүй хэрэггүй зүйлд мөнгө өрөөд байхыг хэлэхгүй. Тийм болохоор энэ дээр цаашдаа ингээд алдагдaltaгүй гэдэг дээрээ ингээд яваад байх юм уу? Тэр ингэх юм бол төсвөөс биш төсвийн гадуур дахиад төсөв бий болох хандлага ийм юунууд төрөөд байна л да. Янз янзын зөв буруу шийдлүүд хөрөнгө оруулалтын ч байна, урсгал зардлын ч байна. Энэ дээр засгийн газар цаашдаа яах юм? Алдагдaltaгүй төсвөө өргөн барьсаар байх юм уу? Эсвэл өөр бодлого байна уу? За төрийн албаны реформ гээд энэ дээр төрийн албан хаагчдын тоог 9% бууруулагдсан байна. Зөв. Гэхдээ энэ бас яг тодруулах хэрэгтэй байна. Нөгөө ангиллуудаа яаж өөрчлөх гэж байгаа юм? Хаанаас нь 9%, яаж энэ тоог гаргасан бол хаанаас нь танах гэж байгаа юм? Энэ талаар мэдээлэл өгөөч. 14 мега төсөл хэвээрээ үргэлжилж байгаа. Эрдэнэ бүрэн сая одоо өнөөдөр нээлтийг хийж байгаа гашуун сухад цаадаа нэвт боловсруул хүүлдвэр заашлаа төмөр замын болон автосамын гэх томхон төслүүд үргэлжилнэ. Эдгээр 14 төсөлд нийтдээ 43.2 их 80 төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэж туссан байгаа. За мэдээж энэ 14 төсөл болвол энэ засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан тэр дундаа тэргүүлэх чиглэл гэж одоо явж байгаа бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдаж бүсийн хөгжлийг дэмжих орон нутгийн бие даасан байдлыг бий болгох ялангуяа эдийн засгийн үйлдвэрлэл зах зээлдсэн ийм тогтолцоог бүрдүүлэхэд чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүд учраас энэ төсөл хөтөлбөрүүд цаашаа хിവэрэ үргэлжлэнэ гэж ойлгож болно. За дараагийн асуудал бол энэ улсын төсвийн алдагдaltaй байдал гэдэг бол. За ерэн зүгээр энэ төсвийн бодлого талаас мэдээж одоо алдагдaltaгүй улс орны төсөв батлагдж ивэл сайн. Гэхдээ бид бол хөгжиж байгаа улс орн дээрээс нь зах зээлээ хэлэх ёстой. Нөгөө талаараа эдийн засгийн эргэлтийг бий болгож төсөв санхүүгийн их үүсрүүдийг нэмэгдүүлж байж нэгэнт одоо бид төсөв зарж байж дараагийн одоо орлого үр өгөөжөө хүртэх ёстой учраас хэд шууд хумж одоо төсвийг алдагдaltaгүй байна гэдэг бол бас нэг тийм оновчтой сайн бодлого бишээ гэж үзэж байгаа. Гэхдээ энийг бол одоо эцсийн байдлаар улсын хурал төсвийг эцлэн батлах бүрэн эрхийнхээ өрөөнд одоо шийдвэрлэж байгаа учраас бол цаашдаа бид хэрвээ улсын төсвийг алдагдaltaгүй батлана гэвэл төсвөөс гадуурх төрөл бүрийн санхүүжилтийн хэрэгслүүд нэмэгдэх тэр хэрээрээ бас одоо тооцоолол судалгааг наривчилж хийх шаардлагууд үүснэ. Манай нөхцөлд бол төсвийг одоо тэнцвэржүүлэх эсвэл одоо алдагдaltaгүй байлгана гэдэг бол тийм ч оновчтой шийдэл биш гэдгийг одоо олон талаас нь бид ойлгож байгаа хаа гэж бодож байна. Эдийн засгийн хөгжлийн нэгдсэн бодлогын газар Эрдэнэт улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд төрийн албаны одоо зохион шинжилгээ хийн, процессын дахин инженерчлэл хийн гэсэн залтууд орсон байгаа. Мөн дээрээс нь 26 оны нөхцөл байдал прогнозыг авч үзэхээр эдийн засаг нэлээд бас эрсдэлтэй тоонууд байгаа. Тийм учраас ер нь агуулгын хувьд төрийн урсгал зардлыг бууруулах, урсгал зардлыг бууруулсан хэмжээгээр шинэ бүтээн байгуулалт руу, шинэ төслүүд рүү одоо жишээлбэл саяны хэлсэн боловсролын томхон төсөл хөтөлбөрүүд рүү зарцуулахаар ийм бодлого явж байгаа. Энэ хүрээнд төрийн албан хаагчид тэр тусмаа төрийн албан хаагч дотор багш эмч нарыг оруулахгүйгээр энэ тоонуудыг бид нэр одоо судлаад явж байгаа. Саяны процессын оршил ярьж байгаа дуусчих юм. Би зүгээр юу л асуусан юм л да. 13% гэдэг тэгээд яг 13 байсан байна те. 9% байлоо. 9% бууруулна гэсэн.
багш эмчнээс бусдыг нь бууруулах юм зөв үү те. Зүгээр энэ дээр ячаад тэгээ дараа нь тодруулаад хариулчих байлгүй. Саналаа гялс энэ дээр сая асуултан дээр хурдхан хэлчихэ. Мега төсөл дээр бол санал тосноо. Мега төсөл дээр би одоо жишээлбэл засгийн газар сэнийг ингээ ирэмлээсэ гэж бодож байгаа. Богдуулыг нүхлэхийг ч хүндлэл талаасааж, төсөв үрээ шиг талаасааж, байгаль орчин талаасааж энэ бол дэмжмээргүй санагдаж байгаа. Энэ дээр засгийн газар ирэмлээсэ гэж бодож байгаа. Төсвийн алдагдлыг их хурл биш төсвийг өөртөө алдагдлахгүй гэдэг өргөн барьж байгаа засгийн газар юм чинь алдагдлахгүй гэж бод алдагдaltaй байлгая гэж байгаа бол тэрийг бас зоригтой өргөн барьяасаа гэж бодож байгаа. За тэгээд тэр төрийн албаны зөвлөлтөй холбоотой төрийн албаны албан агчны юутай холбоотой тодруулаад асуугаа тэгээд дуусъя. Энэ хүрээнд түрүүний процессын дахин инженерчлэлийн хүрээнд энэ тоонуудаа бид нэр эцлэн тулгана. Одоогийн бол прогноз тоогоор бол захиргааны албанаас 10%, төрийн тусгай албанаас 25%, үйлчлэгээний албанаас 9%, улс төрийн албанаас 9% гэсэн өвчлсөн энэ судалгаа тооцоо гарсан явж байгаа. Тэгээ энэ төрийн албаны ялангуяа төрийн одоо бүтээмжийг дээшлүүлэхтэй холбоотой асуудал яригдж байгаа. Та хэд маань бас энийг олон жил ярьж байгааг мэдж байгаа. Энэ бол давхардуулахгүй байх чиг үүргийг нөгөө талаас өргүү зардлыг бууруулах замаар энэ төсвийн одоо алдагдлыг бий болгохгүй төсөвд ямар нэг ачаал үүсэхгүй байхад энэ төрийн албаны ялангуяа төрийн одоо төсвийн байгууллагуудын үйл ажиллагааг цомгох асуудлууд төлөвлөгдөж байгаа. Гэхдээ энэ илүү оновчтой байх талаас нь харж байгаа. Альва зүйлд нэг хайртар одоо хэц явцсан байдлаар туулширч хандаж хэтэрхий одоо бас буруу зөрүү таналт хийхгүйгээр хамгийн одоо оновчтой хэмнэлтийг хийнэ гэж зорж байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар 14 мега төсөл бол өөрөө ирэмблэгдээд явж байгаа. Ирэмблэгдэхтэй салбараараа мөн нийгмийн ач холбогдлолоор зөвхөн эдийн засгаас гадна нийгмийн урт хугацааны ашиг одоо үр ашиг нь юу байх юм? Төсвийн бодлого төлөлтийн газрын дарга санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол зарлагыг бууруулах чиглэлээр бол тодорхой ажлуудыг бол бид бол хийгээд эхэлсэн байгаа. За засгийн газрын хувьд бол төрийн бүтээмж хэмнэлтийн зөвлөл дээр бол бид төлөвлөгөөг бол танилцуулсан. За мөн улсын хурлын даргын захирамжаар гарсан одоо ажлын хэсгээр боломжтой дараагаар ахлуулсан ажлын хэсгээр бол бас төлөвлөгөөг гаргаад танилцуулаад явж байгаа. Ер нь товчхондоо хэлэх юм бол манай зарлагын бүтэц маань өөрөө харах юм бол нийгмийн хамгааллын салбарууд маань бол дийлэнх хэмжээг эзэлж байгаа. За эдийн засгийн англиар нь үзэх юм бол цалин хөлс халамж тэгээ одоо энэ тэтгэвэр тэтгэмж маань бол нийлээд одоо 70 орчим хувь руу төгсөж байгаа. Ийм төсөвтэй манай бүтэц өөрөө. Нөгөө талдаа бол хувийн хвшлээ илүү одоо дэмжсэн гэж хэлж болохоор одоо хөрөнгө оруулалтын зарлууд маань бол харьцангуй одоо ингээ бага байдаг ийм төсөвтэй суугаад. Тэгэхээр бол бид хэрвээ хэмнэлтийг хийе гэх юм. Тэгэхээр өссөн үсээгүй энэ зардлууд дээр л бид нар ажиллахаас өөр аргагүй болж байгаа. За яг одоо төсвийн банкаар бол хуралцж байна. Энд нөгөө талд бол бас төсвийн хүрээний мэдээлэл бол тэнд хэлцэгтэй явна. За төсвийн хүрээний мэдээлэл бол энэ жилийн төвшөнд бол байж байгаа. Ерөн зүгээр энэ гадаад зээлийн ашиглалтыг яаж нэмэх ёстой юм бэ гэдэг дээр уул нь бол өнгөрсөн одоо 24 оны тодглоор бол бид бол энэ төсвийн доктортой байдлын тухай хуулинд өөрчлөлт оруулаад гарцыг нь бол гаргасан юм. Суур зарлага гэж нэрлээд бид одоо татврын орлогоор буюу төсвөөс санхүүжүүлэх ёстой зарлагуудаа нэг тусад нь авч үзье. Нөгөө талдаа бол зээлийн ашиглалтаар одоо зарцуулах энэ зардлуудаа буюу бонд зээлийн их усртай зарлаа нэгээс тусад нь авч үзье гэдэг ийм бодлого бол оруулж ирж батлуулсан. Одоо бол бид нар алдагдлгүй төсөв болол ингээд тавьчихад байгаа. За суур зарлага маань уул нь бол алдагдлгүй байх хэрэгтэй гэдэг бид бодлого оруулж ирсэн боловч томоор нь нийт зарлага алдагдлгүй гэж чаддаг. Тэгэхээр бол алдагдлгүй төсөв гэдэг маань өөрөө зээл битгий авалт гэдэг ийм л бодлого болчиход байгаа. Ер нь төсвийн орлогын нийт орлогын бол 33.4 их найд төгрөгийн орлогын 11 их найд нь уул уурхайтай холбоотой орлогод байгаа. За үүнийх нь яг тал нь бол амнат. За үлдсэн нь бол аж ахуй нэгж хувь хүн гэдэг ийм зүйлүүдээр орж байгаа. За нийт амнаатаа бид нэг аваад үзэх юм бол говийн бүс дангаараа 90%-ийг бол оруулж байгаа. Уул уурхайтай холбоотой орлого. За бид бол аль болох одоо өмнө нь бол тэгшдгэн унгаах бодлого одоо хэрэгжүүлдэг гэсэн бол одоо бол уул уурхайгаа яаж илүү дэмжих вэ, компаниудад яаж боломж гаргаж өгөх вэ гэдэг агуулгаар бол илүү төлхөө барилтыг бол тухайн одоо уул уурхай орлого олж байгаа тэр аймагуд руу чиглүүлсэн байдлаар бол эхний одоо бодлогуудыг гаргаж ирээ явж байгаа. За энэ жилийн төсвөр мөн адил энийгээ улам одоо илүү нэмэгдүүлэх тийм бодлого бол бид оруулж ирнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За ер нь бол төрийн албаны бид бол урсгал зардлыг бол хэмнэх одоо
энэ ажлыг бол зайлшгүй хийн. За энэ дэр хоёр янзаар бол хийж явъя гэж одоо тооцож байгаа. Эхний асуудал бол ер нь бид нар энэ төрийн албаагчид цалин ус нийгмийн баталгааны асуудлыг нэгдсэн нэг хуулиар зохицуулъя гэдэг асуудал оруулж ирэхгүй бол салбар болгон өөрсдөө хуулиараа зохицуулсан. Салбар болгон нэгнийхэн дээр гарах гад ингээд тэгш бус орлогын тэгш бус байдал үүсгэж байгаа. Энийг бүгдийг нэг хуулиар зохицуулах, за одоо нэг зарчимтай болох энэ асуудлыг бол хийж явах шаардлагатай байгаа. За нөгөө талдаа бол энэ чиг үүргийн шинжилгээ гэдэг зүйлийг бол бид нар өргөн хүрээнд бол бүх зүйлээр бол хий гэж үзэж байгаа. За одоогийн байдлаар бол нийтдээ нийт хуулиас үзэхэд 208 хуульд 1028 заалт төсөвтэй холбоотой заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл төр санхүүжилнэ гэхлээр төрийн чиг үүргээ гэдэг бол заагаад ирсэн. Гэхдээ аль ч хуулийн дээр нэгдсэн байдлаар бол төрийн чиг үүрэг яг аль нь юм бэ гэдэг зүйл нь бол тодорхой болж байна. Тэгэхээр энэ төрийн чиг үүрэг дээр илүү анализ хийх